12 дугаар сарын 3 дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр. Энэ өдөр зориулж тэртээ 2010 онд хөгжлийн бэрхшээлтэй хамгийн олон иргэд Америкийг зорьсон аяллаа тэмдэглэлийг та бүхэнд хүргэж байна. Хэдийгээр он цаг өнгөрч олон жил өнгөрсөн ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бэрхшээл зовлон үйл ажиллагаанууд нь он цаг илэгдсэн ч гэсэн хэвээрээ байдаг учраас энэ нэвтрүүлгийн үзүүлэх, дүрс, өгүүлэмж нь хуучрахгүй гэж бодож 2010 оны тэмдэглэлээс та бүхэнд хүргэж байна. 2010 оны 10 сард Салхит шувуу төрийн бус байгууллагын тэргүүн Бадан хандын санаачлагаар Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамд хандаж улмаар тэднээс дэмжлэг авч Америкийн нэгдсэн улсын засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан 7 хүн байгаа. 7 тэрэгэн цэртэй 2 нь баг зэрэг явдаг боловч удаан хугацаанд явгнаар явж чадахгүй тэрэгэн цэрээр үйлчлүүлдэг. Энэ нь бол Монгол улсаас анх удаага хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэн буюу тэрэгэн цэртэй улсууд алс холын орныг зорьсон ийм аялал болсон. Энэ аяллаас хойш одоо 7-8 улаа, 10 улаа ийм холуулаа явсан аяллаа тохиолдол одоогоор Монгол улсад өртөгдөг байна. Бидний Америкийн нэгдсэн улсад тэнд орчин уулгын тавчаанаас томилогдож ажиллахаар болсон Монгол орчуулагчид маань одоо Булган, Эрдэнэчимэг, Батсайхан гэсэн улсууд Америкийн нэгдсэн улсын төрийн департаментийн төлөөлөгчдийн хамтаар хүлээж авч халуун дотн нэлэгсгээр хүлээж аваад улмаар үйл ажиллагааг дуустал ингэж хамтарч ажиллахаар болсон байгаа. Америкийн нэгдсэн улсын Вашингтон хот дэлхийн эрх чөлөөний нийслэл гэгддэг энэ Вашингтон хотод дөнгөж буунгуудаа бид Америкийг зорьсон бүх хүмүүсийн очдог цагаан ордон. Цагаан ордны гадаа очиж тэмдгийн байр байдалтай танилцсан байгаа. Энд нэг юмыг өгүүлэхэд төрийн департаментээс манай хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан програмыг их өргөн утга агуулгаар хийж аль болохоор их олон юмыг үзүүлж, олон газраар оруулж, танилцуулж, олон үйл ажиллагаатай танилцуулж алстаа Америкаас уцахт нь Монголд очихт нь асар их хэрэг болох тийм бүтээн байгуулалт үйл ажиллагааг үзүүлэхийг зорьсон тэр нь ч мэдэгдэжсэн. Америкийн нэгдсэн улсад айлчилж ирээд Вашингтон DC хотын доторх бүх сайхан дурсгалт газруудаар явж байна. Тэгэхээр энд ирээд хүн болгоны бид ястай эрх чөлөөтэй энэ оронд чом яах гэж ирснийгаа энд л олж мэдрэх шиг боллоо гэж ярьж байна. Тэгэхээр бидний аялын ердөө 2 дахь өдөр. Тэгээд маш сайхан сэтгэлдтэй байна хүн болгон. Энд ирснээрээ эрх чөлөөт энэ орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнх нь төлөө тавьж байгаа анхаарал халамжийг ч гэсэн бид нэр олж харсандаа туйлын их баяртай байна. Үнэхээр өнөөдөр ингээд Вашингтон DC явж байгаа маш баяртай байна. Яг л ингээд мөрөөдлийн ингээд бараг бидний явж иршил байвал хаашаа ч орсон, хаач орсон бүх бид бүхэн асуудал шийдэгдсэн. Ингэж явж байгаа үнэхээр маш баярлж байна. Намайг явах үед маань уурчсан. Миний аав 1964 онд Вашингтонд үйл тавьжсэн. Америк улсад иржсэн. Дараа нь 74 онд бас иржсэн. Тэгээд намайг явахд маань бол миний хот эдгээр хөгжлийн бэрхшээлтэй аваад ороод төстэй болсон байлаа ч өнөөдөр ингээд 10 жил ажлынхаа энэ ач хавьяагаар Америк улсад зорчих болсон аав минь маш их баярлж доотлон төвчтэй үлдчихсэн. Намайг виза авах өдөр 100 настай эмээ маань өнгөрчихсэн. Хэдийгээр надад тийм
орчин үеийн асуудал тулгарч байсан боловч өнөөдөр энэ дэвсээ явж байгаад өөр эрх хүнийг ингээ хоолой зангиж чинь өөр эрх хүнийг нүдний дэвс гарч чинь хүн нэр амьд явах талтайгаар сурсан гэдэг үнээр үнэнтэй юм байна. Энэ үнээр Америкийн Вашингтон дэвсээ одоо энэ Вашингтоны төөр явж гин гэж бодоход бараг ч бүр ингээд өөрийг бараг чимгэж үзэж авч үнэн ч юм уу удаач юм ингээд Америкт хоол юм гэж бодчиход яг ингээд хүрээд ирэхэд яг сайхан ингээд хүмүүсийн амьдардаг орчин тий бүх асуудлыг шийдэгдсэн бүх хүмүүс нь амьдралдаа амар сэтгэл хангалуун бүх юм амар цэгцтэй бүх юм ингээд хуулиар явагддаг. Монгол улс маань ингэж л биччих юм бол бид нар хизээч ингэж тэрэгтэй боллоо гэж харамсах юм байхгүй. Яг л бусдын ажлаа хийгээд ямар ч юм түүртэхгүйгээр амьдарч явж болохоор л тийм их сайхан орчин байд юм байна. Тэгэхээр одоо Монголд очиод энд үдсэн юм дөнгөж л юм чинь бодлоо те энд үдсэн юм очиод ядаж амьдрал жоохон эсгэж гисэн ингээд хэрэгжүүлээд өөрийнхөө ажил дээр хэрэгжүүлээд цаашд ингээд бусад хүмүүс хөгжчихсэн гэж бодож байгаа л да. Хоёр орон нутаг Улаанбаатарын дүүргүүдэд одоо Америкийн нэгдсэн улсад хөгжлийн бишэлтэд яаж ажиллаж байна? Орон нутгийн засаг газар хөгжлийн бишэлтэй хүмүүстэйгээ их асуудал яаж ингэж ийм сайхан зохицуулж гэж байгаа юм бэ гэдэг одоо өөр олж мэдээд тэр байдлыг одоо Монголд ямар нэгэн байдлаар хийнэ гэж бодож байгаа. Америкийг зөрчсөн одоо жуулчдын очих дуртай заавал ордог газар бол одоо Америк нэгдсэн улсын анхны ерөнхийлөгч Авраам Линкольны дурсгал. Энэ нь Америк нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольны дурсгал зориулан барьсан Америк нэгдсэн улсын үндэсний дурсгалт газар үлээ. Манай хэд ч бас тэрүүгээр ороод гарлаа. Америкийн ерөнхийлөгч зориулан босгосон хэд хэдэн дурсгалын нэг нь энэ байшин. Энэхүү барилга нь Грекийн Дорикс сүм хэлбэртэй өгөөд Авраам Линкольны суусан том баримл Линкольны хоёр алдартай илтгэлийн хичээсийг агуулсан байдаг. Энэхүү дурсгалын газар нь 1963 оны 8 дугаар сарын 28-нд 3 дугаар сарын сүүлээр Вашингтоны ажлын байр эрх чөлөөний төлөөгч жагсаалын үеэр баг Мартин Лютер Кингийн хэлсэн надад мөрөөдөл бий гэсэн илтгэл зэрэг олон алдартай илтгэлүүдийг тавьсан газар үлээ. 1966 оны 10 дугаар сарын 15-наас хойш түүхэн газруудын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд Америкийн хамгийн дуртай архитектурын жагсаалтын 7 дугаар байранд орсон. Дурсгалын зохицолбор нь 24 цагийн турш олон нийтэд нээлттэй үйлчилдэг бөгөөд жилдээ 7 сая гаруй хүн үздэг гэсэн тоо байд юм байна. Аялын маань хөтөлбөрт орсон Вашингтоны байгалийн түүхийн музей. Энэ бол маш олон баялаг үзмэртэй 145 сая сорьц олдуурын цуглуулгатай хийж байгаа. Бидний хөтөлбөрүүд, боловсролын хөтөлбөрүүд, үзмрүүд, ажилтнууд нь олон сайн дурынхан жил олон сая зочдод цуглуулсан цуглуулга хуваалцаж, тэдгээрээс олж авсан мэдлэгээ хуваалцаж, шинжлэх ухаан, байгаль, соёлын ертөнцийг таниулдаг байгаа. Үндэсний байгалийн түүхийн музейн виртуал аялал нь зочдод ширээний компьютер эсвэл гар утаснаас музейн доторх үзмрүүд болон бүс нутгуудаар өрөө тасалгаагаар бие даан аялах боломжийг олгодог. Энэ бас гайхалтай санагдж байлаа. Жуулчид мөн тус музейн хиймэл дагуулын дэмжлэг, судалгааны станцын сонгосон цуглуулга, судалгааны хэсгүүд болон дэлгэцэд гарахаар бэлтгэсэн материалуудыг бас зайнаас тандаж үзэж олох боломжтой гэж танилцуулж байсан юм а.
Манайхны очсон дараагийн газар Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч болсон Рузвельтийн зориулсан дурсгалын цогцлбор байгаа. Рузвельт маань өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар их анхаарал халамж тавьж, олон хуулийг гаргаж, олон сайн үйл ажиллагааг бүтээсэн ийм алдартай хүн байдгийн байна. Энэ цогцлборт ажилласан манай аяллаахан ч гэсэн хүн өөрөө хичээвэл ямар ч өргөлд хүрч болох талаар сайхан сэтгэлдээ буцацгаасан билээ. Өнөөдөр бидний аяллаа 3 дахь өдөр. Бид өчигдөр Вашингтон хотоор аялж маш сайхан сэтгэлдээ өлцөө. Тэгээ өнөөдөр бид төрийн департаментийн шугамар энэ аяллыг зохион байгуулсан Меридиан төв төрийн департаментийн хүмүүстэй уулзаад маш их өндөр сэтгэлдээ байлаа. Тэгээд аяллахаа спонсоруудыг би эргэж бодохдоо биднэрт ийм сайхан боломжийг олгож тусалсан, ялангуяа Energy Resource дэд захирал гоё компани захирлаар ажиллаж байсан энэ хамгаалан гэдэг хөгжлийн ач холбооны ерөнхийлөгчтэй болон Голомт банк ер нь бүх спонсоруудаа би чин сэтгэлээсээ баярлж байна. Өнөөдөр зүгээр хүн хэрэгтэй хүндээ хандаж өөртөө ашигтай гэж бодсон хүмүүстээ мөнгө өгдөг бол биднэрт энэ хүмүүс нийгмийн хариуцлага ухамсарлаж хөгжлийн бэрхшээлтэй иргэд өнөөдөр өөрсдийнхөө байр байдлыг сайжруулаасай, бусад хүмүүсийн нэгэн айдлаар хөгжлийн төлөө хамтдаа алхаасай гэж бодсон хүмүүс манай аялалд биднэрт ивент итгэсэн гэж бодож байгаа. Франклин Рузвельтийн дурсгалын цэцэрлэгт бид алхаж байна. Энэ хүн бол 12 наснда полиомиелитийн өвчнөөр хэдий өвдсөн ч гэсэн хэдий тэр хүн Америкийн маш хэцүү хүнд дайны жилүүдэд Америкийн ерөнхийлөгчөөр сонгогдож ажиллаж гайхамшигтай мундаг удирдах байсан. Тэгэхээр энэ түүхийг бид энд сонсоод алхаж байхдаа бид өөрийгөө хизээч голж нэг нөгөө хэлэхэд өөрсдийнхөө ялгамжтай нүзээр харах учиргүй юм а гэдгийг энэ дахин ойлголоо. Тэгэхээр хэрвээ хүнд өөрөө болно, бүтэн чадна гэж үзэх юм бол биднэрт бол хөдөлгөөний тодорхой хэмжээгээр жоохон хязгаарлагдмал орчин байгаа болохоос биш бидний толгойдох удирдах арга барил, толгойдох хүч чадал энэ бол гайхамшигтай юм а гэдгийг л дахин олж харлаа. Тэгэхээр энэ цэцэрлэгт хүрээлэнг байгууллагт нь Америкийн ард түмэн ер нь бол өөрийг нь тэрэгцэр дээр суудаг хүн гэж бити их мэдээсэй гэж хүсэжсэн гэсэн. Гэхдээ хоёр удаа л түүхэнд ерөнхийлөгчөөр хоёрынтой сонгогдож маш олон жил хүмүүсийн сэтгэл зүрхэнд хамгийн хайртай ерөнхийлөгчөөр нь үлдсэн хүн бол театр Франклин Рузвельт. Тэгэхээр энэ хүний хийсэн бүтээсэн гавьяа дэлхийд үнэлэгдсэн тэр хүч чадал бол ерөөсөө л хүний оюун ухаан хамгийн нинжин сэтгэлтэй бас юмыг хийж чадсан ийм удирдагч гэдгийг сонсоод энэ үгийг би яагаад хэлж байгаа вэ гэхээр бид хөдөлгөөний альва нэгэн хязгаарлагдмал байдал хүн хэдий хинт юуж тохиолдож болно. Гэхдээ өөрийгөө хөгжүүлж чадах юм бол дэлхийг удирдах олон жилийн турш хүмүүсийн зүрх сэтгэл ийм сайхан ерөнхийлөгчөөр хүртэл тодорч ажиллаж болох юм а гэдгийг энэ хүний түүхээс олж харсандаа их баяртай байна. Тэгээд биднэрт дахин хэлэхэд ийм сайхан аялах нөхцөл болцоо өөрсдийнхөө ижил хүмүүсийн тэр хүрсэн амжилтыг харж Америк орнд хөл тавьж алхах энэ болцоог олгосон бүх спонсоруудаа багийнхаа хамт олонны өмнөөс чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг бол өөрийн дур зоргоороо ийш тийш аялаад яваад байж чаддгүй. Манай багт гэхэд 3 жил гэрээсээ гараагүй гэртээ байсан ийм хүн орсон байгаа. 10 гаруй мянган километрийн алс холыг зорж 10 гаруй цаг онгоцоор нисч явсан бидний аял бас амаргүй байсан. Америкийн нэгдсэн улсын Вашингтоны Америкийн нэгдсэн улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон улсын зөвлөх Judith Human гэж дэлхийд алдартай юм байгаа. Дэлхийн олон орноор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн
амьдрал ахуйг сайжруулах дэлхийн олон орны удирдлагчдын анхаарлыг тийш нь талаар их ажил хийж байгаа. Энэ хүн одоо бид нарыг хүлээж авч уулзсан. Манай хөгжлийн мэргэжлтэй бид сэтгэлийн дэм хайрлаж улс болгон өөр өөрийн анхаарлын цэгтэй байдаг. Зарим улс маш сайн байхад зарим улс муу байдаг. Гэх жишээтэй та нар ингээд очиод Монголд очиод энэ хөгжлийн мэргэжлтэй иргэдийн тэмцэлт дуу хоолойгоо нэмэрлээрэ гэж хэлж сайхан үйлчлэлийг зохион байгуулсан. Катараас ирээд 2-7 хоног байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зохион байгуулалттайгаар ажилд хамруулахаар ажиллаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохиолдог маш олон бэрхшээл бий. Бүх орн нэгдсэн үндэсний байгууллагын конвенцэд нэгдсэн байдаг. Гэхдээ орнууд харилцсан адилгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ханддаг. Миний ажиллаж буй орнуудад ажилладаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралыг чанаржуулахад хамтран ажиллах олон байгууллага байдаг. Энд би төрийн департаментэд 5 сар ажиллаж байгаа. Энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгодог олон сайхан хүмүүс ажилладаг. Ийм ойлголттой хүмүүстэй ажиллахад маш урамтай сайхан байдаг. Ирэх жилүүдэд сайхан ирээдүй тосч байгаад баяртай байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энгийн иргэдтэй адилхан ажиллаж амьдарч ашиг орлогоо нэмэгдүүлэх энэ бүхэнд туслах зорилгоор би дэлхийн олон орноор орж, олон улстай уулзаж, олон орны төрийн тэргүүнүүдтэй уулзаж ярилцаж энэ үйл ажиллагаанд зүтгэж сэтгэл хангалуун явдаг юм да. Үндэсний намын сангийн үйлчлэгээ харааны болон байнгын хараа муутай, хараагүй, бие махбодын мэдрэхүйн болон унших чадварын бэрхшээлтэй хүмүүс зориулсан ийм номын сангийн нэг салбараар очсон байгаа. Хамтран ажилладаг номын сангуудын үндэсний сүлжээгээр дамжуулан хувийн төхөөрөмжлөө шууд татаж авах боломжтой. Эсвэл шуудангаар үн төлбөргүй номыг хүргэх, эсвэл брайл юм уу аудио форматтай ном сэтгүүлүүдийг түгээдэг ийм номын сангийн салбар байгаа. Энд брайл үсгээр бичсэн ном сэтгүүлийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр шууд ямар ч үн төлбөргүйгээр гэрт нь хүргэж өгдөг. Мөн ярьдаг ном гэж манайхан ярьж байгаа ярьдаг аудио номыг бас гэрт нь хүргэж өгдөг. Иймэрхүү үйл ажиллагааг одоо шуудангаар үн төлбөргүй одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хүргэдэг. Тийм ч учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох үйл ажиллагаанд нь маш том тус дэм болдог гэж номын сангийн эрхлэгч маань биднэрт танилцуулсан байгаа. Номын сангийн хэмжээ бол нэлээд том. Энд бас брайл үсэг аудио хэлбэрээр ном тараагаасаа гадна одоо хөгжмийн зааварчилгааг өгч одоо хөгжим тоглох боломжоор бас хангадаг. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсад амьдардаг бол ном авахын тулд орон нутгийн брайл болон ярьдаг номын сантай холбогдоод гэртээ үн төлбөргүй өргүүлэх юм боломжтой. Энэ үргэлтийг ч гэсэн олон нийт маш их талархан хүлээж авч үйлчлүүлдэг улсуудын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа гэж ярьж байсан. Мөн алсаас интернетээр холбогдоод өөрийн дуртай сэдв, өөрийн дуртай сэтгүүлээ хэлээд холбогдоод аваад унших ийм боломжтой. Энэ одоо веб болон имэйлээр захиалах бас номоо захиалах ийм сонголтууд ариун байдаг юм байна лээ.
Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн яамд манай төлөөлөгчдийг хүлээж авч уулзсан. Америк нэгдсэн улсын хөдөлмөрийн яамны газрын дарга хатагтаад хүлээж авч уулзч хөдөлмөрийн яамнаас Америк нэгдсэн улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажил үйлчлэгээ эрхлэлт нь яаж тусалдаг, ажил үйлчлэгээний орлого зарлагаа яаж тэнцвүүлж амьдралдаа нэмэр болох талаар уулзаж ярилцсан. Энд бол бас их сонирхолтой уулзалт болсон шүү. Яагаад гэвэл Америк нэгдсэн улсын чөлөө сэтгүүлчид болон бусад энгийн иргэд бол хөдөлмөрийн яамны үйл ажиллагаан дээр хяналтаа тавьж болохгүй өгөхгүй байгаа зүйлийг хэлж ярьж хэвлэл мэдээлэлээр мэдээлж гэж хамтарч ажилладаг. Хэвлэл мэдээллийн мэдээллийг бол бид нар маш их үнэлж, үйл ажиллагааг дэмжиж, хэвлэл мэдээлэлээр гарсан мэдээллийн дагуу одоо гомдол чирэгдлийг барагдуулж ажилладаг гэж газрын дарга хатагтай маань танилцуулж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол өөрсдөө хүсвэл өөрсдөө чадах хэмжээнд юуг л юу хийх боломжтой ийм нөхцөлийг бүрдүүлж чадсан. Гэхдээ бүр энээс сайн болгохоор бид төлөвлөж ажиллаж байгаа гэж хөдөлмөрийн яам дээрх уулзалтан дээрээс онцлон тэмдэглэсэн байгаа. Манай төлөөлөгч гэсэн энэ уулзалтаас маш сэтгэл хангалуун болж одоо явандаа өөртөө итгэх итгэлийг улам нэмсэн гэж би бодсон. Энд бид нар бас нэг төлөвлөсөн газар маань Америк нэгдсэн улсын тусгай олимпийн хороо гэдэг. Пара олимпиатай хамт ороод байдаг. Энэ бол тийм пара олимп биш, тусгай олимпийн хороо гэдэг. Оюуны бэрхшээлтэй улсуудад зориулсан ийм хороо байгаа. 1963 оны 6 сард Юнис Шрайвер гэдэг хүн одоо гэртээ оюуны болон бие үлдрийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан Кэмп Шрайвер нэртэй өдрийн зурслан ажиллуулж гисэн. Эндээс одоо эхлэлтэй гэж үздэг юм байна. Олимп болдгоо жил болдог ийм онцлогтой тусгай олимпийн хөтөлбөрүүд нь 1200 гаруй спортын байгууллагатай хамтарч ажилладаг. Дэлхийн 172 орнод 5 сая оролцогчд бол нэгдсэн спортын түншүүдтэйгээ жилийн турш байнгын холбоотой байж бэлтгэл сургууль тэмцээн уралдаанд хамтарч оролцдог. Дэлхийн тусгай олимпийн наадмын тусгай олимпийн орооноос зохион байгуулдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг. Дэлхийн наадмын зуны болон өвлийн наадмуудын хооронд 2 жилээр ээлжлэн 4 дахь жилдээ гэж явагддаг ийм олимп байгаа. Эхний тоглолтууд 1968 оны 7 сард Чикаго хотод болж Америкийн нэгдсэн улс Канадын 1000 орчим тамирчид оролцож үйл ажиллагаа эхэлж байсан ийм түүхтэй байдаг юм байна. Энэ анхны тоглолтуудын үеэр хүндэтгэлийн арга хэмжээний дарга Юнис Шрайвер тусгай олимпийн байгууллага байгуулснаа зарлж, үүнээс хойш тусгай олимпийн хороо үйл ажиллагаагаа эхэлж олимпиа явуулаад олон оюуны бэрхшээлтэй тамирчдад ач тусаа өгсөн ийм арга хэмжээ болсон түүхтэй юм байна. 4 настай байхдаа өвөөтэйгөө цог далайн эрэг дээр очиж задгаа усан сэлж сурч байлаа. Өвөө маань үнд их дуртай намайг дэмждэг байсан. Тэнд л усны гүнзгэл сурсан да. 1997 оны Олимпиад орох зорилготойгоор ажилласан. 2005 онд албан ёсны тамирчин болсон. 2005 онд нээлттэй тэмцээнээс анх Олимпийн эрх аваад их баярлж байлаа. 95 тэмцээнд оролцсон тамирчид маань эрх авч Олимпийн эрх авсан юм байгаа. 2011 онд Грекийн Олимпиад нээлттэй усан спортын төрлөөр оролцохоор бэлтгэлээ базааж байна. Америк нэгдсэн улсад 10 жил амьдарч байгаа. Өөрийн оронд байхдаа л тархины саажилтаа анх тогтоогдсон. Энэ Олимпийн ороонд орснороо надад их боломж нээгдсэн. Чаддаг зүйлээ хийх, олон талаар хөгжих боломж нээгдэж өнөөгийн амжилтанд хүрсэн. Өмнө нь би өдөрт төсөвлийн гишүүн байсан. Тусгай олимпийн ороонд орохоос өмнө туршлага суусан. Эндээ 9 жил ажиллаж маш их зүйлийг сурлаа. Тусгай олимпийн талаар
сурсан одоо тус туршлага оюуны өмсдөл хүмүүсийг хэрхэн хөгжүүлэхэд зориулж ажиллаж байна да. Америкт бид эдийг ажиллаж явах үед мөн Америкийн Монгол телевизийн захирал Саран Туяа, Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамны ажилтан хариуна нар ирж уулзаж ярилцлага сурвалжлага авч үйл ажиллагааг дэмжиж оролцсон байгаа. Энэ улсуудаа одоо үндэсний телевизэд ажиллаж байсан зурглаач Махгал энэ хүмүүстээ одоо энэ аялалд оролцсон нийт хүмүүсийн өмнөөс баярлалаа илэрхийлж байна. Энд бид нар бас нэг гайхамшигтай хүнтэй уулзсан. Энэ хүн маань Эми Мулинс гэдэг хоёр хөлгөө юм тамирчин эмэгтэй байгаа. 1975 онд төрсөн жүжигчин, элтгэгч. Тэрээр одоо үндэсний коллежийн атлетикийн холбооны тэмцээнд төлбөрийн чадвартай тамирчдтайгаа анх удаага өрсөлдсөн гэдгээр алдартай 1996 оны Атлантын олимпиад оролцож байсан. 1999 онд завгар өмсөгч болж 2002 онд жүжигчний карьерээ эхлүүлж хэд хэдэн кино, телевизийн бүтээлүүдд тоглосон байгаа. Тэрээр багаасаа спортоор хичээлж холын зан хиймэл хөлтэйгээр холын зан гүйлтийн уралдаанд оролцож 100 метрийн гүйлтийг 17 секундэд туулж уртын хараалтанд одоо 3.1 метр харайсан им амжилттай мундаг эмэгтэй Техас мужийн Даллас дахь эмэгтэйчүүдийн музейд 20 дугаар зууны хамгийн агуу эмэгтэйчүүдийн нэгээр оруулж музейд хөгжүүлсэн байдгийг байлаа. Вашингтон хотод 7 хоног ажиллаж сэтгэл их өндөр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй Сиэтл явах их сонирхолтой байна. Монголын төлөөлөгчид их идэвхтэй, сурч мэдэх ирмэлзэлтэй бусад орны улсуудаас их өөр юм байна. Урд нь би энэ хөтөлбөрт монголчуудтай ажиллаж байсангүй. Энэ олон хүн зориод ирсэн нь тун сайн. Энэ програмд орж ажилласан миний хувьд бахархалтай сайхан үйл боллоо. Монголчууд маань харж очиод дор бүрнээ их зүйл санаачлан хийж бүтээвэл би их баярлах болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан техник технологийн туршилт хийдэг, техник технологийн үйлдвэрлэл, техник технологийн дадлага хийж одоо энэ хүмүүст аль болохоор техникийг ойртуулах, тэднийг ашиглаж сурах энэ үйл ажиллагааг эрхэлдэг ийм хөгжлийн төв дээр очсон. Энэ хөгжлийн төв дээр бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулагддаг, мөн сургалтууд явагддаг. Энд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан техникнуудыг манай оролцогчдод танилцуулж, үзүүлж, зарим нэгээр нь үйл ажиллагаанд нь оролцуулж байсан нь маш идэвхтэй санагдаж манайхны талархлыг хүлээсэн байна. Энд байгаа олон тоног төхөөрөмжүүд одоо туршилтын шугамдаа явж байгаа. Туршид амьдрал нэвтэрсэн нь бол олоон гэж ярьж байсан. Энэ төв дээр одоо ирж үйлчлүүлэх, ирж сонирхох, ирж технологийн мэдлэгээ дэвшлүүлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэд бол жилээс жилд нэмэгдэж байгаа гэж
энэ төвийнхэн ярьж түүнд их сэтгэл хангалуун байдаг юм байна лээ. Манайхны ч гэсэн анхаарлыг татаад иймэрхүү төв эдийн засгийн боломжтой бол одоо нийслэл хотоос маань зохион байгуулад ийм төв байгуулах юм бол одоо энэ дээр ирж ажиллах одоо техникийн мэдлэгтэй, хүслийн бэрхшээлтэй иргэд энэ төр бол Монголд их олон байдаг штэй гэж аяллаа замын турш ярьж авсан юм аа. Олон нийтийн зөвлөл, хотын зөвлөл аль аль нь идэвхтэй холбоотой ажилладаг. Цаг хугацааны хувьд байдал хэцүү байгаач бид өөрсдийн зүгээс хичээж ажиллаж, үйлчлэгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш хүргэх талаар хичээж байна. Би боловсролын удирдах газар 10 гаруй жил ажилласан. Тусгай боловсрол олгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний холбоотой хамтран ажиллаж тэдэнд тусалдаг юм аа. Би Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч байгаадаа их баяртай байна. Харилцан туршлага судлахад, өөр орны талаар мэдээлэл авахд хэрэгтэй гэж бодож талархаж байгаа. Энэ төвд ажиллах нь нэр төрийн эрэг гэж бодож хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилж байгаадаа сэтгэл хангалуун баяртай байна. Энэ замын маань сонин бол өдрөөс өдөр эрт тусам маш их одоо сонин сайхан зүйлүүдтэй уулзаж олон чиг одоо чухал хүмүүстэй бид нар энд нүүр тулж уулзлаа. За энэ хотод бол саяын бидний үдсэн зүйлүүдээс бол яг одоо бэрхшээл болгоомтой хүмүүст зориулсан тэр одоо сэргийх төв засан бид нар бол буруу нэрлэдэг юм байна Монголд нөхөн сэргийх засах гэж. Энд бол одоо сэргээн тамиржуулах буюу иргэд өөрсдийнхөө чадамжаараа амьдрах, дээрэс нь бол харааны бэрхшээлтэй иргэдэд саажилтай хүмүүс, сонслын бэрхшээлтэй хүмүүст яг одоо зориултын тэр өндөр технологи хөгжсөн, зарим нь Америкта үйлдвэрлэсэн, зарим нь бол Англид үйлдвэрлэсэн гэж байна. Тэр компаниудтай нь бол гэрээтэй байдаг. Сая бид нэр очсон газар эхлээд хүмүүс өөрсдөө тэр хэрэгцээ тоног төхөөрөмжийг худалдаж авахаас өмнө энэ одоо зориултын лабораторид нь ирээд бүр одоо 4-7 хоногийн турш бол үнэгүй хэрэгэлдэг. Тэгээд дараа нь яг өөртөө хэрэгтэй бүтээгдэхүүн тоног төхөөрөмжийг авахдаа бэлэн үгүй юу гэдэг шийдвэр гаргадаг гэж байна. Тэгэхээр энэ бол бидний хувьд бол мэдээж цааш юм. Гэхдээ өмнө нь одоо ярьжсэн бидан амьдрах төвүүд бол Америкт 700 гаруй байгаа. Эдгээрийн нэгийг нь одоо бас энд ажилуулдаг хүнтэй бас бид нар сая уулзсан. Бас дараагийн очсон газар маань хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулж, хайрлж, халамжилдаг юм төв байгаа. Энэ төвд 400 гаруй хүн харьяалагдаж энд байрладаг гэж ярьжсэн. Үүний бараг 60 орчим хувь нь өнгөт арьстан хүмүүс байдаг. Мөн энд бас хүүхдүүдийг байрлуулж одоо спортын техник спортын энэ төхөөрөмжүүдээр ингээ ажиллуулж сургадаг хүмүүсийг бие махбодын чирэгжүүлдэг ийм үйл ажиллагааг явуулдаг ийм төв байсан. Энэ төв дээр бол том усан сандаа ингэж хүмүүс нь оролцож үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож өөрсдийгөө хөгжүүлж бие махбодоо чирэгжүүлж идэвхтэй ажиллагаагаа өрнүүлдэг талаар энд байсан улсууд болон энд ирж оролцдог хүмүүс ярьж байлаа. Манайхан ч гэсэн энийг бас үзэж харж сонирхож их сонирхолтой байсан шүү. Лигүй гээд чирэгжүүлэлтийн төвд бид ирсэн байна. Энд бол хүүхэд өндөр насны бэрхшээлтэй иргэд бас байдаг. 7 хоногт 2 удаа 30-аас 40 хүүхдийг өдөрт 2 өдөр авчирдаг гэж байна. За мөн эмэгтэйчүүдэд зориулсан бас хөтөлбөрүүд байдаг. Тэгэхээр манайхаар бол эднийх ч одоо нэг фандинг гээд Цельсийн градусаас ондоогоор хэмжлэхээр тэднийхэр бол 105 гэдэг чинь нэг монголоор Цельсийн градусаар нэг 36-7 градус харьцаа усанд бол ингэж орж болдгийм байна. Тэгээд яг л хэвээ бид нар оргил аршин суулилд болон нөхөн сэргээх төвүүд дээр очиж бас аршин суулилд орохдоо ийм сайхан усанд ордог. Ийм сайхан тогтчлттой төв байд юм байна. Тэгээд энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажил хөдөлмөрөөр хангадаг тусгай ийм тасагтай танд
хүмүүсийг авч ажилуулж цалин улсаар хангаж амьдралд нэмэр болдгоо. Америкийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбоо төлөвлөж ажилладаг. Эмэгтэйчүүдийн холбооны дарга нь өөрөө бас хөгжлийн бэрхшээлтэй иргэн талаар туслах дэмжих талаар одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Америкийн эмэгтэйчүүдийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн энэ хатагтай ярьж танилцуулж байлаа. Well, I entered the disability community as an Өөрөө хөгжлийн adult. бэрхшээлтэй I was боловч 24 өөртөө маш years old and I мөрөөдөлтэй got hit зүйл. by a car. Асгал сургуультаас болж миний өмнө Really the only thing олон that боломж changed was my нээж physical байгааг limitations. мэдэрдэг. I still had my Хөгжлийн same бэрхшээлтэй dreams and иргэдэд goals туслах to олон боломжийг succeed in life. олж харсан. And through a Олон lot of хөгжлийн бэрхшээлтэй rehabilitation, эмэгтэйчүүдийн I was мөрөөдлийг able to биелүүлж pursue my тусалж байна. dreams. And Бусад able хүн to зүгээр give back хийдэг to the нэг бид community. өөр аргаар хийнэ гэсэн үг юм. And I am happy Хөгжлийн to be бэрхшээлтэй able байна to гэдэг empower олон other хүмүүст women тулцах. to pursue Хөгжлийн their бэрхшээлээс dreams and болоод goals гадуурх because life хүсгүй doesn't гэдгийг end just because you have a оюутнуудаа зааж disability. You сургадаг. just have to find Хөгжлийн different ways of бэрхшээлтэй doing the иргэдийг same ахын things that болон anyone оюуны else can саадыг do. давах So боломжийг I нээхээр am, ажиллаж байна. when I teach Амжилттай my байгаа. students, I just give them a Тийм lot учраас of би энэ awareness ажлыг их урам because as we know the зоригтой disability хийж community is Нэг удацсан юм санагдаад тахын 8 хоног мөртлөө. Тэгээд миний хамгийн гол нь зорилго энэ дэвшин зорилго бол гэж хэлхээсээ зүгээр хамгийн их одоо баяртай байгаа юм гэвэл би одоо бидний нутагтаа зорж байгаа шүү дээ. Independent Living Center-ыг одоо хөгжүүлнэ гэдэг зорж байгаа юм маань энд бол тий одоо маш эрчимтэй маш одоо хөгжлийнхээ дээд түвшинд очсон тий ямар ч төвшөнд одоо ямар ч төрлийн байгууллага ямар ч хувийн хэвшилд орж ирсэн ямар ч хүмүүс одоо Independent Living-ийн одоо суурилж одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжүүлнэ гэж ярьж байгаа нь бол сайхан байна. Тэрийг сонсоход бол надад хамгийн сайхан байсан. Миний мөрөдөл бол угаасаа миний хүслээд угаасаа ийм нэг л одоо Монголд ч тааж байсан юм маш хүчтэй. Тэгээ дэлгэрүүлэх нь бол миний зорилго юм чинь. Сонсох сайхан байна. Independent Living Center буюу бие даан амьдрах төвийг бол одоо энд 700 гаруй төвд байт юм байна тийм ээ. Тэгэхээр энэ төвд төрөөсөө болон хувийн хвшлийнхаа өөрсдөө санхүүжүүлж сайн дурын гишүүнээр ажилладаг гэж байна. Тэгэхээр Монголд одоо энэ хэр зэрэг суурьад дөнгөж одоо эхлэлтүүд яваа. Гэхдээ та нарт ямар ажил хийн гэж төлөвлөсөн нь энд хийдэг ажлуудаа таарч байна уу? Independent Living Center энэ систем чинь ер нь гэхдээ одоо төв жоохон өөр байх шиг байдیں۔ Одоо яг явуулж байгаа үйл ажиллагааныхаа юунаас утгаас хамаарат жишээ нь Америкт хэрэгжиж байгаа одоо энэ Independent Living бол бас Азиахаас жоохон өөр маягаар хэрэгждэг юм шиг байна. Тэрийг харж байгаа. Гэхдээ ерөнхий утга, ерөнхий философи нь бол мэдээж нэг зорилго утга санаа бүгдээрээ адилхан ч гэсэн хэрэгжих тал дээр бол жоохон өөр юм байт юм байна. Гэхдээ энэ Америкаас бас санаа авах юм бол маш их байт юм байна. Бас жишээ нь Independent Living гэхгүй ер нь ганцхан ямар ч одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд байгууллага ямар ч одоо холбоотой ийм төрлийн байгууллагууд явж байхад бол
маш их толгойд бол дараа нь ингэж хийх юм бэ шүү гэсэн санаа маш их гарч ирсэн. Тэгээд хараад бол бас зөвхөн одоо бидний зорж байгаа индивидуалыг бол Монгол бол анх удаага юм шиг мөртлөө бас аль хэдийн бас бидний одоо өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй өөрсдөө аль хэдийн зөнгөөрөө те энэ үзлийг бол одоо бий болгоцсон. Энэ хэдэн өдөр чинь бүх товт одоо жижиг аврын нэг лефттэй автобусаар явжсэн. Тэгээд өнөөдөр бол бүр юм мундаг бараг сансрын үлэх шиг юм аа. Хитгэн үн зөрөөсөн юм автобус явж байна те. Энд бол хэвээр саяны энэ би ч одоо ийм автобусыг анх удаа л нэр харж байна. Нэлийн том нүсэр автобус байна. Гэтэ ер нь бол сэтгэл ханамж сайхан өндөр байна. Өчтөрийн цэрэгжүүлэлтийн төв тэр чинь юу байсан шүү дээ. Нэг байсандаа бараг хөгжлийн бэрхшээлээр өдөр өнжүүлэх маягийн юм байсан шүү дээ. Тэр бол өстө маш гайхалтай байлээ. Тэр цэрэгжүүлэлтийн төв тэр усан байсан тэр бол хэлгүй болдоогүй. Японд сурж байхдаа усан бассейнд хичээлж ирсэн гэсэн тэр талаараа харьцуулахад ямар вэ? Мэдээж яг юу юм бэ? Адилхан юм байлээ л дээ. Би 3 сар ихтэй хичээлсэн. Ормоор санагдсан. Гэхдээ эдгийг бол бүр илүү нэг одоо аюулгүй байдал гэдэг ч юм уу те. Бүх юм одоо ямар ч хөгжлийн бэрхшээлтэй ямар ч хүн дэлбэрийн усанд ороод тэр бассейн цэлэх нөхцөлийг бүрдүүлсэн байсан. Тэр нь бол гайхмаар. Америкийн баруун хойд талд оршиход Сиэтл хот маань хөгжлийн дээд шатанд гарсан. Энд бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон газар үйлчлэгээ явуулдаг дэлхийд алдартай юм олон газар байдаг. Учираас энэ хотыг сонгосон гэж манай програмд оролцогчид хэлж танилцуулсан. Намрын Сиэтл хот бол үнэхээр гайхалтай сайхан гүзэлжтэй юм байна лээ. Америкийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдралын боломж их учраас ихэнх нь удаа мотортой тэрэгтэй одоо машин унаад явж байгаас ялгаагүйгээр ингээ гудамжаар давхиж яваа. Тэр нь хараад үцхэн хатаархлыг бас төрүүлж байлаа. Энд одоо та бүхний харж байгаа Сиэтл хотын сансрын зүүн нэртэй байгууламжийг байна. Энэ байгууламж нь 184 м өндөртэй 8600 мянган орчим тоннтой ингээд 9 баалын газар хөдлөлтийг төсөөлөх төвчээртэйгээр баригдсан. Манай инхтер ах зэрэг жигурграм дээр очиод шууд хүлээж аваад тэгээд танилцаад бидний одоо зардалтай нэгний зардлыг даахар болсон. Бид нар бол маш их баярлсан. Ерөөсөө танихгүй мөртлөө шууд нэг өдрийн дараа хариу өгсөн бол сэтгэл маш их өндөр байсан. Тэр хүмүүсийн тэр компанийн тус тэмээр бид нэр Америкийн нэгдсэн улсын 3 хотод зорчиж одоо маш их олон зүйлийг үзэж, танилцж, холбоо олоход тогтоож хамтран ажиллах талаар ярилцаад олон зүйлийг үзээд явж сайхан явж байна.
энэ өндөрлөг дээрээс Сиэтл хотыг бүхэлд нь болон Сиэтл хотын эргэн тойрны байгаль орчныг харах, үзэх боломжтой. Хамгийн гол зэг 184 метртэй энэ байгууламжид орой дээр нь гарч Сиэтл хоттой танилцах хийсэн. Энд одоо жил болгоны шинэ жилээр одоо гэрлэн шоу болон ёслолын буудлага болж шинэ жилээр энд өөх үйл ажиллагааг явуулдаг. Сүүлд нь засвар хийгээд дэлгүүр, ресторан эндрийг нэмж барьснаас хойш энэ тул маш олон жуулчид ирж үздэг дурсгалтай газар болсон. Энд ч бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэг зориулсан тусгай шат гарцуудыг хийж өгсөн байгаа. Энэ байгууламжийн нэг онцлог нь ерөөсөө ганцхан жилийн дотор өдөр шөнөгүй ажиллаад ганцхан жилийн дотор 4.5 сая доллараар барьсан байдаг. Барьснаас хойш нэлээд олон жилийн дараа 2000 онд 21 сая доллараар засвар хийж нэмэлт байгууламжуудыг барьсан. Энэ жилдээ 2.3 сая жуулчин ирж замхагийн ороо дээр гарч хотыг толддог. Энд толдсон олон сая жуулчдын нэг нь манай багийн 10 хүн. Тэр тусмаа анхны Америкийг зорьсон хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй группийн 7 гишүүн манд байлаа. Эндээс мөн сэтгэл ханамж таашаалыг дээд зэргээр авсан ийм үйл ажиллагаа байлаа. Мөн аяллаа маань хөтөлбөрт Сиэтл хотын аквариум орсон байгаа. Энэ аквариум 1977 оны 5 сард анх нээгдэж тэр үед нь одоо Сиэтл хотын цэцэрлэгт хүрээлэн амралт зугаалгын газар эзэмшиж ажиллаж байсан. Улсын мэдэлд ирснээс хойш улам өргөжин тэлж амхан далайг толдох бас нэгэн тойл болсон. Энэ аквариумд одоо жилдээ 800 мянга гаруй хүн айлчлал зочилж үздэг. Үүний 50 мянган одоо оюутнууд гэж ярьж байгаа. Энэ нь бол далайн амьдрал дах нөлөөллийн талаар судалгаа хийдэг. Энэ оюутнуудад бол энэ судалгааны ажил нээлттэй. Мөн энд бол шумбалтын шоунууд өдөртөө хэдэн удаа болдог. Энэ тусгай маск зүүсэн энэ шумбагч хүмүүс бол гадаа байгаа хүмүүстэй ярилцаж далай доторх амьдрал, амьтдын тухай танилцуулгыг хийж хоёр талаасаа аквариумны дотор гаднаас харилцаж ярилцах боломжтой гэж ярьж байсан. Энэ доод бөмбөр нь бол сая 500 литр усны багтаамжтай энэ бөмбөлөг хэлбэртэй юм шилэн байгууламж. Энд бол намхан далайн олон төрлийн загас, нялцгай биетэн, планктоныг үзэж танилцах ийм боломжтой аквариум юм аа.
10 дугаар сарын бороотой Сиэтл хот сэрүүхэн хүйтэн ч гэсэн манай хүмүүсийн юм үзэж харах, сонирхох, гудамжаар явах энэ үйл ажиллагаанд цаад болсонгүй. Монголоос очсон төлөөлөгчд бол маш идэвхтэй байж ядрах зүтэрхийг тоохгүйгээр аль болохоор цөөхөн оногт олон юмыг сурч мэдэх асар их тэмүүлэлтэй ийм хүмүүс байсан юм аа. Энэ тэмүүллийг ч гэсэн тэнд байсан үйлчилж байсан олон хүн ойлгож, дэмжиж, сайхан сэтгэлээр хандж байсан. Мэргэшилтэй иргэдэд зориулсан техникүүдийг үйлдвэрлэж туршилтын үйл ажиллагаа явуулдаг ийм газар байна. Энд догжлын мэргэшилтэй иргэд суугаа хүмүүс улам бүр хэвтэй хүмүүс зориулсан дугуй тэрэгэн цэрийг туршиж байгаа. Энийг бас үзүүл танилцуулж биднэрт харуулсан байгаа. Одоо энэ бидний очсон энэ төвд болохоор зэрэг бас аялын техник технологиг туршдаг, ууланд аялахад ямар бэрхшээл үүсдэг, түүнийг яаж давах вэ? Усанд сэлэхэд ямар бэрхшээл үүсгийг яаж давах вэ гэдэг их олон төрлийн үйл ажиллагаанд танилцуулж, үзүүлж, техникээ харуулж, үйл ажиллагааныхаа талаар видео бичлэгийг үзүүлж, аль болохоор л бидэнд бүх юмыг ойлгуулахыг хичээж зүтгэж байсан. Одоо энэ хүн бол энэ техникийг туршдаг, дугуйг яаж унж хөдлөх вэ? Энэ дугуйнуудыг бас олон жилийн туршилтын хугацаанд ингэж хийж гаргаж ирсэн. Одоо түрүүжээс хэрэглээнд гарсан гэж ярьж байна лээ. Манайхан ч гэсэн нэг цаг хэртээ одоо энэ үйл ажиллагаанд нь оролцож, туршилтанд нь оролцож, энэ тэрэгэнцэр тэрэг дугуйг унж туршигч болсон байгаа. Туршин нисгэгч болсон байгаа. Тэгээд энэ туршилтандаа бол манай оролцогчид бол сэтгэл маш хангалуун. Сэтгэл өндөр байсан. Одоо ингээд хөгжлийн бэрхшээлтэй тэрэгэнцэртэй хүмүүс өөрсдөө аваад ингээд засмал замаар чөлөөтэй явах тийм боломжийг хангах ийм туршилтуудыг энд хийдэг. Энэ туршилтууд нь ч гэсэн манай хүмүүст их таалагдаж, манай хүмүүс бол ийм тэрэгэнцэртэй бол ядаж одоо суурин газруудаар яваад байж болох юм байна гэсэн сэтгэлдтэйгээр энэ газраас хөдөлсөн билээ. Бидний очисон дараагийн газар бол Магнусон гэдэг олон нийтийн төв. Энэ бол энд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмийг дэмжих юм төв байгаа. Төрийн департаментийн энэ байгууллага 1970 оноос ажиллаж эхэлсэн. Тэрнээс хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон ажил хийлээ. Эхэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар мэдээлэл нийгэмд их муу байсан. Би социолог нийгмийн харилцааны чиглэлээр мэрэгдсэн ба давхар маркетингаар 9 жил сураад, 9 жил ажиллаад, карьераа өөрчлөхөр шийдэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах туршлагаа ашиглахаар энэ байгууллагт орсон юм аа. Миний өөрийн сурсан мэдлэгээс гадна эцэг эхийн нөлөөч их байсан. Би өөрт байгаа боломжоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн туслах, тэдний сайн сайхны төлөө зориулах болно.
нийгмийн хамгааллын асуудлаар анхаарч ажилладаг. Өдөр болгон ирж үйлчилгээ үзүүлдэг. Хүмүүс ихэнх нь нийгмийн харилцааг ойлгодоггүй. Тийм учраас би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааг идэвхжүүлэхэд тусалдаг юм аа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмтэй эрхэн харьцах, ашгийг яаж төлөвлөх, ажил яаж олох, мөн ажилд орох талаар мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Мөн хуулийн зөвлөгөө өгч гомдол саналыг яаж марагдуулах тал дээр тусалдаг. Хүмүүст ийм тусалцаа үзүүлж байгаа маань миний хувьд нэр төрийн хэрэг. Би энэ ажилдаа маш дуртай. Би салхиж яваа төрийн бас байгууллагын санаачлагаар Америк элчин сайдын яамнаас дэмжиж сэтгүүлч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтарсан аялалд оролцож байгаадаа их баяртай байна. Тэгээ ийм сайхан юм үзээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд Америкийн төв алгасаж энд ирээд тэгээ энэ сайхан юмыг үзээд ингэж явах боломжийг гаргаж ирсэн мягмар захиралтай Golden Home компани хамт олонд баярлж байна. Би олон газараар яваад энэ бүхнийг үзсэндээ та нартай баярлж байна. Та нарын тус шүү. Хамгийн гол нь эдний хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас их сони юм лээ. Бид нар ч нь болохоор одоо тэнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүнээс нэг өрөвдүүлэх, дэмжүүлэх янз бүр болдог. Эднийх ч нь бол харин эсэргээр хөгжлийн бэрхшээлтэй гэж хэлүүл харин уурлаад бүр уцаарлаа сонирн болд юм байна. Болж игэл харин яг л бид нар та нартай адилхан гэдэг утгаар л амьдрах сонирхолтой байдаг. Тэгэхээр эндээс үтсэн сурсан одоо энэ сонссон юмнуудаа Монголд очиод бас хэрэгжүүлэхийн тулд их юм хийх хэрэгтэй юм гэдгийг ойлгож авсан манай багийнхан болов. Нэгэн сонирхолтой юм ярихад манай автобусны жолооч маань энэ настай хүн Microsoft компани захирал Bill Gates-тэй бага ангида дунд анги ортлоо цуг сурж байсан. Тэгээ хамтдаа бас технологийн туршил юм туршиж үзэж ингэж ажиллаж байсан гэж байгаа. Тэгээ Bill Gates чи надтай ингээс физикийн туршилтуудыг үргэлжлүүлээд ингээм хамтраад ажиллаад явах уу гэхтэн би өвөө би цаашаа сурна гэж хэлээд ингээд сургуульдаа сураад ингээд энэ олон жилийн дараа харсан чинь би автобусны жолооч Bill Gates дэлхийн 1 номерын баян болсон гэж сонирхолж ярьж байлээ. Тэгээ нөгөө Bill Gates-ийн нэг ангид сурж байсан гэсэн жолооч маань бүр зориуд бид хэдийг Microsoft-ийн Office гэдэг хотхноор оруулж танилцуулсан. Өөрөө тэр хотхны тухай их сайн мэддэг юм байна лээ. Жуулсан зүйлслээд сурчсан. Тэгээ ярьжсэн энэ хотхныг байгуулахын хасан түүхэн их сонин Bill Gates одоо 100 хүнтэй болцоод Вен тамирын спортын ордон барья гэд өөрийнхөө байрлаж байсан хотхны захиргаанд хандахад тэр хотхон маань газар өгөөгүй. Тэнгүү замын урд талд байгаа нэг өөр хотод хандсан чинь том газар эдлэн газар өгөөд тэндээ энэ офисыг байгуулсан. Тэр цагаас хойш тэр хот маань хөгжөөд анх газраа харамлаад өгөөгүй байсан тэр хот нь яг бах байдгаараа байгаа. Bill Gates бол ерөнхийдөө агуу хүн шүү гэж найзаараа их бахархаж багангийнхаа найзаар их бахархаж ярьж байсан. Бас нэг жишээ тэр жолооч ярьж байсан нэг жишээг дурдахад Bill Gates банкнаас зээл авах гээд байсан чинь банкныхан дээлэр нь за энэ бол шаардлагынхаа төсөл байна гэд төслийг буцаасан. Гэтэл нэг өвгөн $1000 тэтгэврийнхээ $1000 өгсөн гэж байгаа. Чи бол юм хийх хөвгтэй. Тийм учраас би чамайг дэмжиж гэн. Чи надад буцааж өгсөн ч болно, өгөхгүй байсан ч хамаагүй. Энийг тэр хийх туршлагандаа ашиглаа гэд өгсөн. Bill Gates дараа нь амжилттай бизнесмен болсныхаа дараа алтан хувьцаагаа тэр өвгөнд өгсөн. Тэр өвгөн одоо бол бас Америкт нэлээд дээгүүр орох баян
энэ хоттой нэлээд дээгүүр орох баян хүний нэг болсон гэж сонирхуулж ярьж байлаа. Америкийн аял маань ерөнхийдөө маш их үр бүтээлч ядарсан, зүдэрсэн ч гэсэн сэтгэл ханамжийн баталгаа дээд зэргээр үргэлжилсэн ийм 10 хоног байлаа. Энэ 10 хоногт оролцсон нийт аялагчид маань чанд хатуу сэтгэлээр өвдөж өрсөн баг зэргийн бэрхшээлэгч үл тоон одоо эрүүл хүмүүс шиг яваад ирсэн. Энэ аял маань ийм амжилттай болоход Америкийн төрийн департаментийн хүмүүсийн оролцоо, мөн Америкт бид нарыг тосч авч үйлчилсэн үйлчлэгээний монголчуудын оролцоо, энэ чин сэтгэлээсээ хандаж бүх үйл ажиллагаагаа танилцуулсан хүмүүсийн оролцоонаас болж маш амжилттай аял болсон. Хэдийгээр 10 жилийн өмнөх аял боловч дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр зориулсан энэ өдөр та бүхэнд хүрэхэд сайхан түүх байх болов уу гэж энэ нэвтрүүлгийг бэлтгэлээ.